Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын гишүүн Батшуграас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр улсын хуралд өргөн мэдүүлсэн зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны хилцүүлгийг улсын хурлын чуулганы 2025 оны 4 дугаар сарын 25, 5 дугаар сарын 2-ны өдөр нэгдсэн хуралдаанаар тус явуулж эцсийн хилцүүлэг бэлтүүлэхээр эдийн засгийн байнгын оронд шилжүүлсэн. Эдийн засгийн байнгын ороо 2025 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан хууль тогтоолын төслүүдийн эцсийн хилцүүлгийг явуулах үед нэгдсэн хуралдааны анхны хилцүүлгээр санал хурааж дэмжигдсэн зарим зарчмын зөрүүтэй саналын томьёолол хууль тогтоолын төслийн заалт хоорондоо зөрчил үүсгэсэн байсан тул Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42-ын 2-ын 3-т заасны дагуу байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн 3-2-оос доошгүй нь эдгээр саналуудаар дахин санал хураалгах шаардлагатай гэж үзэн дараах санал хураалтуудыг явууллаа. Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1-р зүйлийн 2-р хэсгийг 14-ийн 3 олон улсын жишг зарчмыг баримтлан Монгол банкнаас баталсан нөхцөл шаардлагыг үндэслэн энэхүү хуулийн 14-ийн 1-ийн 3 заасан зээлдэгчийн зээлжих чадварын зэрэглэл бүтээгдэхүүн үйлчилгээний хөлсийг тогтооно гэсэн зарчмын зөрүүтэй санал болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн 1-р зүйлийг хуулийн төслийн холбогдох заалтаа нийцүүлэх зарчмын зөрүүтэй саналын томьёолыг хуралдаанд оролцсон гишүүдийн 3-2-оос доошгүй буюу дийлэнх олонх нь дэмжсэн болно. Эдийн засгийн байнгын орооны чуулганы нэгдсэн хуралдааны анхны хилцүүлгээр санал хурааж олонхийн дэмжлэг авсан саналуудыг хууль тогтоолын төсөлд нэмж тусган төслийн агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллыг жиглэн хууль зүйн техник засваруудыг хийж хууль тогтоолын төслийн эцсийн хувилбар болон зарчмын зөрүүтэй саналын томьёолуудыг та бүхэндээ хүргүүлсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай улсын хурлын тогтоолын төслийн эцсийн хилцүүлгийг явуулах талаарх эдийн засгийн байнгын орооны танилцуулгыг болон зарчмын зөрүүтэй саналын томьёолуудыг хилцэж шийдвэрлэж өгөхийг та бүхнээсээ хүсье. Баярлалаа.